хамгийн донтолт бол ялчгүй онлайн тоглоомод. Экспет ч гэдэг юм уу, онлайн покер ч гэдэг юм уу, слот ч гэдэг юм уу, баккара ч гэдэг юм уу. Одоо манай байгууллагууд бол яг тэгж донтсон маш олон хүн залуучууд харамсалтай нь яг хөдөлмөрийн насны залуучууд ирж байгаа. Дийлэнх нь бол ирчүүд. Харамсалтай үр дүн нь юу вэ гэхээр тэр донтсон залуучууд маань өрөнд явж орсоор байгаад маш их өртөө болоод донтолттой холбоотой амин оролтууд бас байж байгаа. За нөгөө бас нэг донтолт бол 90-ад оны үед гарч ирсэн анх одоо юу гэдгийг шар одоо цав үнэртэх, бензин үнэртэх гэдгээс эхлээд явсан донтолт маань өнөөдөр сэтгэц нөлөөт бодсон эмийн донтолтын маш тийм хүнд хэлбэрлөө орсон. Тэрний үгээр одоо өнөөдөр харамсалтай нь Монголд сэтгэц нөлөөт бодисууд бүгд хамгийн хямдхан өвс шаварнаас ахуулаад хамгийн үнэтэй одоо амфетамин, метамфетамин гэдэг мөс гэдэг. Тэгээд дундх нь бол экстази ч юм уу, LSD ч гэдэг юм уу, тэгээд марихуан ч гэдэг юм. Ер нь бол харамсал. За тэгээд эмнүүд ер нь бол бүгд. Энэ бол үнэхээр том юм юм.